одоо энэ асуудалтай туйлшрахад хэцүү болчиход байгаа юм. За сая жишээлбэл хуулийн сайд юу гэж хэлж байгаа нэхлээр 80% нь иргэд хоорондоо гэдэг юм тийм үү? Сэтгүүлчд өгöd байгаа мэдээлэл нь нийт гомдлын 80% нь дарга нар өгөөд нийт одоо хариуцлага хүлээгээд байгаа хүмүүсийн 90% нь сэтгүүлчд байна гэдгийг бичээд байна л да. Тэгэхээр яг энэ дээр яг тодорхой харин тий. Тэгэхээр яг энэ дээр тоо статистик хэрэгтэй болчиход байгаа нэг. Хоёрдугаарт энэ ямар асуудал вэ гэхээр хууль зүйн нэр томьёо хийгээд тэр хууль зүйн нэр томьёоны цаана байгаа зохицуулт хариуцлагатайгаа зөв үйлдвэрлэх тухай асуудал болчиход байгаа. За баярмаа гишүүний асуудал зүйлийг би жоохон лавлаатах юм. Дэлгэрүүлээд гэж бодож байна. Одоо саяхны гутал defamation буюу гүтгэлэг, abusement буюу доромжлол гэдэг бол олон улсын эрх зүйн нэр томьёонд яг одоо ингээд тодорхой санкцуудтайгаа байсаар ирсэн. Одоо хүртэл байгаа. Тэгсэн чинь болохоор fake news гэдэг хэллэг гарч ирж байгаа. Худал мэдээ. Цаашаага тэр нь задраад deep fake буюу одоо нөгөө AI хүний дүрсийг дуу хоолойг ингээ орлуулад явчихж байгаа тийм үү. За тэгээ би энийг ингээ судалсан чинь анх 1835 онд бол Америкийн хэвлэлээр гарч эхлээд 1889 оноос эхсээд 1920 оны хүртэл яг энэ fake news гэдэг хэллэг ашиглагдж байгаад тэгээ баг болцсон юм байна. Тэгээд 2016 онд Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн одоо үеэр энд дахиад одоо энэ интернет хэрэглээ болон энэ одоо сошиал медиагаас үүсч гарч ирээд 2017 онд Collins-ийн dictionary буюу одоо тойл бичигт энэ fake news гэдэг хэллэг бүр яг ингэж нарийн тодорхойлт өгөхөд тусгалаа болсон байгаа. За тэгээ энэний ар дээр буюу 2018 оноос эхлүүлээд олон улсад яг энэ fake news гэдгийг эрх зүйгээр яаж зохицуулах вэ гэдэг асуудлууд тавигдсан. Тэгэхээр нөгөө бидний ойлгоод байдаг уламжлалт, доромжлол, гүтгэлэг буюу defamation, abusement гэсэн хоёр ойлголтоос илүү нарийн зохицуултыг олон улсын эрх зүйдийн шаардаад байгаа. Тэгэнгүүт манад ямар асуудал үүссэн бэ гэхээр яг нөгөө энэ нэр томьёо нэгэнт санкцтай холбогдож байгаа юм бол хариуцлага хүлээлгэх процесстэй холбогдож байгаа юм бол үүнийг хуулийн дээр наривчилж тодорхойлох шаардлагатай болцсон. Тэгэхгүй болохоор нэг бодлол энэ сэтгүүлчдийг ингэж байна гэдэг нэг асуудал. Нөгөө талд нь болохоор үгүй наа чин хүний нэр төр алдар хүнд эрх зүйгээр хамгаалах ёстой гэдэг ийм туйлшралын сэдэв болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг хөглөөр яг нөгөө хар цагаанаар нь ялгах боломж байгаа юм. Тухайлбал одоо жишээлбэл тэр үр дагавар тийм үү? Тэр тухайн одоо мэдээ fake news буюу хуурамч мэдээлэл defamation байсан юм уу, abusement байсан юм уу? Гүтгэлэг байсан юм уу, доромжлол байсан юм уу? Түүнийг яг ямар шалгуураар тогтоох юм? Тэрнээс болоод ямар одоо үр дагавар үүссэн юм? Хүн амиа хорлцсон юм уу? Эсвэл бол эрүүл мэндээр хохирцсон юм уу? Яг яатсан ч гэдэг юм уу? Тэр энэ зохицуултыг бид нар наривчлахгүй болвол хурал даруулагч цаг дуусчаад 1 минут сунгаад авчих. За Эрдэнэт гишүүн 1 минут сунгая. Тэгэхээр яг энэ одоо жишээлбэл бид нар equal right, equal protection хоёрыг ялгаж салгаж бичихгүй хэвээрээ байгаа байхгүй. Яг энэ шиг энэ хууль зүйн нэр томьёоны хувьд шин тутам үүссэн байхгүй. Өнөөдөр 2025 оны 12 сарын 30. Тэнгүүт 2017 онд энэ нэр томьёо чинь дөнгөж тойл бичиг рүү орж ирээд тэрнээс хоошоогоо хууль зүйн нэр томьёон дээр өөр өөрийн тусгалаараа яваад байгаа юм. Англи саксон дээр төрүүлж явж байгаа. Ром герман араас нь явж байгаа байхгүй. Тэр ер нь бол энэ дээр бол юу гэж хэлэх гээд байна гэхээр цаашлаад энэ асуудлыг бид нэр илүү нарийсгах эрх зүйн орчин эрх зүйн ойлголт буюу legal definition гэдэг зүйл хууль зүйн нэр томьёоны тайлбарыг нь нарийсгаад тэрийг юу гэж ойлгох юм гэдэг ард нь өгөхгүй бол болохгүй нэ гэдэг саналыг хэлэх гээд байгаа. Тэгэхээр энэ дээр инquiry сайд яг ямар судалгаанууд байна. Яг энэ асуудал дээр одоо бид нар дэмцэн дэмжээгүйгээд явчихна. Аль нэг нь баярлаад аль нэг нь гомдоод үлдэх гээд байгаа байхгүй. Гэхдээ энийг цааш нь нарийн гаргалгаа гаргах хэрэгтэй болчиход байгаа. За инquiry гишээрээ. Өнөө энийг бид нар аль нэг тал руу нь одоо сэтгэл хөдлөлөөр шийдэж бас болохгүй байгаа. Одоо ингээд эрүүгийн хариуцлагагүй ямар ч ял шийтгэлгүй болчих нь бол үндсэн хуулиар хамгаалагдсан хүний нэр төр алдар хүндийг бид нэр ингээд төр ерөөсөө ингээд хамгаалтгүй орчиж байгаа байхгүй юу? Гомдол гаргаад хамгаалж чадахгүй нэг. Тэгээ одоо аль хүртэл нь явах юм, амиа орлох хүртэл нь явуулах юм одоо мэдэхгүй. За нөгөө талд нь маш олон ийм нийт цаана зохион байгуулалттай одоо та ярьж байна 2016 оноос хойш гэдэг чинь үндсэндээ Америкийн сонгуульд гадны тусгай албад цахим орчноор дамжуулж гүтгэлэг тарааж нөлөөсөнтэй холбоотой байхгүй юу?
Тэгэхээр энэ ганцхан хүний нэр төрөөс гадна тухайн улсын ард түмэн өөрийнхөө төлөөлөгч, засаг төлөөлөгчөөр хэнийг сонгох уу гэдэг тэр чөлөөт сонголтод нөлөөлдөг. Цаашдаа тухайн улсыг хэн засаглах уу гэдгийг гадаад улсаас нөлөөлж мэдэж болдог. Ийм дархлаагүй үндэстэн улсын тухай үр дагавруу бид бас орох гээд байгаа байхгүй. Өөрөөр бид энэ бас үндэсний аюулгүй байдлын асуудал. Одоо захим халдлага нөлөөлөлийг одоо тусгай албатын зүгээс идэвхтэй явуулж байгаа. Ялангуяа орчин үеийн дайн бол кибер дайн болсон, мэдээллийн дайн болсон, нөлөөллийн дайн болсон. Ялангуяа дархлаагүй сэтгэл хөөрөлд автдаг. Ийм үндэстэнд тарих толгойг нь хэрхэн яаж угаах уу гэдэг туршилтуудыг байнга хийж идэг. Худал гүтгэлгийн цаана ганцхан хүн өрцдөг. Энэ хам шинжтэй. Сэтгэл готролд ордог, айдаст автдаг. Ийм олон дам нөлөөлөлттэй. Ялангуяа ахмадуудын хувьд янз бүрийн хүчирхийллийн худал мэдээллүүдийг одоо сонсоод уншаал нойрон хүрэхгүй. Зүрх судасны өвчин хүрдэг. Ийм л байгаа шүү дээ. Тухайн хүн яахгүй ч гэж болно. Би бол одоо хэрэг аргийн гүтгэлэг доромжлыг ерөөсөө яадаг ч. Тэгвэл сүүлд ингээд нэг 3 гүшүүн зодолтоод нүд нь өвдсөн. Юу вэ? Нүдэндээ цохилсан намайг постерын усны манай ээж бол би энэ муудсан байлээ. Үнийн итгээд